3 дугаар сарын 22 дэлхийн усны өдөр. Дундгов аймгийн Мандалгаа хотын иргэд та бүхэндээ дэлхийн усны өдрийн мэнд хүргэе. Дэлхийн нийтээр жил бүрийн 3 дугаар сарын 22-нд усны өдрийг тэмдэглэн мэддэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан ханамж, усны нөөцийн тодорхой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Дэлхийн гадаргын 70%-ийг ус эзэлдэг. Гэвч энэний ердөө 2.5% нь уух боломжтой ус юм. Нийт цэвэр усны 98.8% нь мөс хөлбрээр оршдог. Ердөө 1.3% нь гол, нуур, агаар мандалд оршиж байна. Иймхэн жаахан нөөцийг 7 тэрбум хүн хэрэглэдэг. Дэлхийд даяар ундны цэвэр усны нөөц өдрөөс өдөрт багассаар байна. Үүний шалтгаан нь дэлхийн дулаар болон хүмүүсийн зохисгүй хэрэглээ юм. Манай Дундгов ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь Мандалгаа хотын хэмжээнд цэвэр ус түгээхэд тусгай зөвшөөрлөг хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 33 км-ийн хол зайнаас оверлож та бүхэнд цэвэр усаар хангадаг болно. Хоногт дунджаар 700-аас 800 м3 цэвэр ус Мандалгаа хотын иргэд хэрэглэж байна. Түүнчлэн хэрэглэнээс харсан авахны болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж хоногт 300 м3 цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ажиллуулж байна. Тиймээс цэвэр усны нөөцийг зөв зохистой ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд нь усыг дахин ашиглах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал усыг ашигладаг болох шаардлагатай юм. Үүнд үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, барилга байгууламж барьж буй газрууд, ногоон байгууламжийн услаханд ашиглах, авто угаалгад ашиглах гэх мэт газрууд саарал ус ашиглаж хэвшихийг уриалж байна. Харин иргэд бид ундны усыг зөв зохистой ашиглахад дараах энгийн аргуудаас өөрсдийн амьдралын хэв маяг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнд гар бүлэн шүдэ явах үедээ усаа хаах, ус түгэх байрнаас цэвэр ус авч байгаа үедээ гадагшин давуулж асахгүй байх, уусан усныхаа үлдэгдлийг шууд хаяхгүй, ургамлаа усаждаг байх, бизнес суултурын савнд тоосго эсвэл сав тавьж баг ус ашиглах гэх мэтээр усыг аль болох хэмнэлтэд ашиглах нь зүйтэй. Дундгов ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар